Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. За гэр бүлийн 2 дугаар студиэс хөтлөгч Эрка хөтлөгч заяа том өрөөг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Заяагийн камер жоохон доош олцсон байна. Хоёулын камер гацсан байж сая. Тийм үү? Одоо болцсон. За. Дээр дор 200. За том өрөө 3W45 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн үнцэг болон бүрээс та нэвтрүүлгээ сонсох боломжтой. Facebook дээр гэр бүлийн радио 104.5-гийн критерийг бичих болоод дүүрстэйгээр яг одоо танд хүрч байгааг дуулгахад таатай байна. 104.5 84.5 долгион дээр үргэлж бидэнтэй хамтаага автомашин дотроо биднийг сонсож байгаа радиогаараа ажил төрөл гэр орондоо сонсож байгаа бүх сонсогчдод дахин баярлалаа. Тэгээд том өрөөнд яригдж байгаа сэдв болвол хин нэгнийх нь 100% зөв гэсэн үг бас биш. 100% буруу гэсэн үг бас биш. Тэгээд насны хязгаар заадаггүй учраас том өрөөнд төрөл бүрийн 8 настай болчраас 80 настай буурах хүртэл өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломжтой байдгаар онцлог шүү. Шууд утас 9986 1045 9986 1045. За ингээд өнөөдрийн сэдвийг Эрика онцлие. Ярын дугаа багсах уу? Баярлаа. За өнөөдрийн сэдв бол яхахгүй том өрөөнд бол битээр жоохон цаг үеийн сэдвийг жоохон хөндөхөд хичээгээд байгаа. Өнөөдрийн сэдв бол зуны хит чанга дуу чимээ гэсэн одоо сэдв байгаа. За яг битснээр хүргэх юм бол хараа зуны чанга чимээ гэд мэдээж ойлгомжтой зуны гэхээр бүх тээврийн хэрэгсэл гэхээс илүү ялангуяа онцлоод өнөөдөр бид нэр мото буюу одоо мотоциклны дуу чимээний тухай ярилцах гад бэлэн болсон байна. За ер нь мотоциклийн дуу чимээ за яг хэр чангааж байна. За энэ талаар ярихаасаа өмнө хоёлаа тээврийн цагдаагийн алба гэж бичсэн байна уу? Яасан байна? Тэр яг нэг мэдээтэй цагдаагийн мэдээ юу? Тийм наад хэчин үзчээд тэгээд яриагаа үргэлжлүүлье гэж бодож байна. За тэгээ. За одоо энийг ингэн зэ. Ишээ оруулангуудаа фон аяа. Ярьж өгдөг айгуу сан. Таны энэ мотоциклийн онцлогыг чинь хүчингүй болгож байгаа шүү. За яа. Таны онцлогоо цуцлагч Баянгол дүүргийн онцлогооны хилцээр очоод сайлансраа тавиад дуу намсгагчаа тавиад буцаагаад онцлогоонтой орно шүү. За. Тэгэхээр таны онцлогоог шууд буцаж байгаа шүү. Тэгээд дээрээс нь мотоциклын чинь төрс алдуулнаа. Стандарт хэмжилсэн газрын даргын 2026 оны 3 сар 27 оны C4-р тушаалаар батлагдсан тээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд MNS 4599/2026 стандартаар тээврийн хэрэгслийн дуу чимээний зөвшөөрөгдөх дээд хэмжээг шинжилж тогтоосон. Тээврийн цагдаагийн албанаас тус их стандарт замын хөдөлгөөний төрмийн хэрэгжилтийг хангуулах техникийн зөрчлийг арилгуулах зорилгоор өрсөн сэргийлэх хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Ийм дэрэг жолооч та бүхэн стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээг хэтэрсэн зөрчилтэй тээврийн хэрэгслийн техник үзэл-гончлогоо хүчингүй болгож байгааг анхаарна. За ийм мэдээ байна. Тээврийн цагдаагийн албанаас гаргаж ирж байгаа мэдээ. Тэгээд бүр болохгүй болвол шууд журмалж байгаа юм мэдээлэл байгаад байгаа байхгүй юу? Ер нь яг 3 дугаар сарын 27 буюу сая хавраас шинчилсэн хууль гараад ирсэн гэсэн үг. Тэгээд дуу чимээтэй мотоцикл болон автомашин хамаатай. Дуу чимээтэй автомашин хамаатай гэсэн үг. Нөгөө нэг мотортой тээврийн хэрэгсэл бүгдэнд хамаатай байна. Тэр мэр чин 22 цагаас хойш хотын хөдөлгөөнд дууц чимээтэй тийм тээврийн хэрэгслийг бодвол зорчуулахгүй байх зохицуулттай байгаа байхгүй. Тэгээд тэр цэма тэр сая нэг хэмжээтэй ингээ хэмжээдэй штэ. Мотоциклыг одоо жишээлх юм бол ингээ хэмжилтээр чимээг нь ингээ хэмжээд байгаа гэсэн үг. Тэгээд ингээд мэдээж нөгөө арай тэр хэмжээнээс нь бага болвол зөвшөөрөөд их болвол тэр дор нь торгуулийн арга хэмжээ авахаас гадна бүр болохгүй болвол саатуулж гин тээврийн хэрэгслийг нь журмалж гин ч гэдэг юм уу тиймэрхүү арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлж байгаа юм байлаа. Тэгэд маш олон хүн юу Наруто вэ? Юу вэ? Юу Наруто өмсөөр орж ирсэн. Яа тий. Маш олон хүн энэ дээр бол яг зөв зүйтэй гэж үзэж байгаа юм бэлээ. За. Зууны энэ бол ер нь буруу шүү.
100-ны бараг 90% нь л тийм ээ энэ алхам хийж байгаа нь бол зөвөө гэж үзэж байгаа юм байлаа. Би тэр буруу гэж үзэж байгаа хүмүүсийн төлөөлөлтөд ярьж үзмээр байх юм. Аленка Эва мотоцикл ундаг үлээ юу лээ? Үе цоомоо сайн уу? Дахиад 42 яриач. 42 хүрлээ штэ өнөөдөр. Одоо удахгүй ингээ буулаа. Юм уу бэлдээ байж байгаарай. Хоол монд юу вэ? Пая. Зармиг мармиг, мело, кофе. За кофе чухал байна. За. Би өгөө Том ирсэн биз дээ? Ирсэн байгаа. Тий. Ой манайхаа ой доор жиг бот буугаад ганцаараа цоо босоочих гэсэн. За ярианд орё. Юу лээ? Нөгөө тээврийн хэрэгслийн чанга дуу чимээ ер нь хэцүү байна уу? Яаж хийж байгаа штэ. Ундаг байж байгаа болсон гэсэн штэ. Болцсон гэсэн тий. Амнасаа хайрлаад илүү олон жил амьд явах бодъё гэд нөхөртөө ойлоо болцсон гэдэг юм. Харин тий. Аленка ч өөрөө нэг юм мотоцикл ундаг хүн шиг харагддаг байхгүй юу? Уцлалт. Ундаг байсан гэсэн үг байгаа. Асан. Тэр мэрийг сонсомоор байна. Манай хэдэн найз мотоцикл ундаг байсан. Тэгээд ер нь бол өстой амьд үлдсэндээ баярлаад мотоциклоо зарсан байдیں۔ Тэгээд тэрнээс хойш одоо мотоцикл унаагүй. Тэгэхээр би яг мотоциклийн эргэн тойронд амьдраагүй хүний хувьд одоо жоохон мэдэхгүй л байна л да. Манай хүргэн нэр мотоцикл унж байгаа. Манай нөхөр нэрээ яаж таврах юм бол? Бас бодох хэрэгтэй тий. Тийм тий. Яг налахт л та. Тэр чинь хоттоо орно шүү дээ. Хоттоо орох. Хоттоо орно. Юун 42-ыг нэ хөлийнхаа арзмаар нь 42 арзмаар болсон юм аа. 42 арзмарын гутал хүмүүсдгээ өнөөдөр олж мэдлээ би. Тий 42 арзмарын гутал нэр арзмаар шиг настай болсон биш. Пай. Өглөөний мэндээгээд түр баяр маань дахин мэдчилж байна. Өглөөний минь. Яг энэ чанга дуу чимээний талаар манайхан 9986 10 45 9986 10 45 дугаар дээр холбогдож орж ирээд өөр өөртөөхөн санаа бодлыг илэрхийлээрээ ингээд шууд хоригдох нь хэр зөв зүйтэй байна. За эсвэл хоригдохгүй байснараа хүмүүст яг ямар хор хохирол учруулад байна те ямар төвхтэй байдлыг үүсгээд байна. Энэ тал дээр өөрийнхөө бодлыг илэрхийлээрээ бас Гэр бүлийн радиогийн пэйж дээр нь шууд явж байгаа нэвтрүүлгийн доор комент хийрээ. Нэг ийм байр суурь байлээ л те. Хүний өөрийн өмч нэг. Хоёрдугаарт би юу лагаа иднэ луугаа иднэ чамд ямар амаатай. За. Гуравдугаарт. За. Чи их хотод амьдарч ээж одоо юунаас цухтаад байгаа? Цогоо хаалда. За би 3 нэг хариулт өгье заяа. Наад 3-т чинь 3-нд нэг хариулт өгье. Миний ирэхээр бусдын ирэх хязгаарлагддаг. Тий, харин тийм болохоор чи дугаа цонхоо хаа гэж аахгүй. Үгүй. Би ирэхээ идэлмээр байна гэдэг шүү. Тэгээ олонх нь болоод ирвэл эн чинь бас өөр ахгүй юу? Эн чинь хөдөө хээр талд амьдраагүй штэ. Яг түрүүний 2 дахь төсөөлт хэлсэнчлэн ийм хотод амьдарч байгаа юм бэжиж цонхоо хаалдаа гэж байна. Тэгвэл ийм хотод амьдарч байгаа юм бэжиж дүрмээр л амьдрал та. Ингээд болоо. Давар гэдэг бас аргумент үүд юм билээ. Байхгүй. Наач нэг юуг ямар нэгэн аргументгүй болсон хүний хамгийн сүүл хийж байгаа зүйл. Би бол ингэж бодоод байна. Ерөөсөө машин хоёлаа мотоцикл ундаггүй нөгөө нэг дугуурж явдаг одоо машин ундаггүй хүмүүсийн хувьд энийг ярихаар хоёулын байр суурь амар адилхан болчих гээд байгаа байхгүй. Амар ойлгомжтой байгаа байхгүй. Тэгэхээр хараа би яг одоо ингээд энэ чинь мотоцикл унжсэн туршлагатай эсвэл яг энэ тал дээр дэмил юм да. Уулын уул онтар гэдэг байр суурьтай хүмүүс байвал 99 86 10 45 гэсэн дугаар руу залгаж орж ирээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээсэй гэж хүсэж байна. За тэгээд сонсомоор байна. Тийм хүмүүс ер нь яг юу бодоод яагаад вэ? Би нэг тийм бичлэг сошиал дээрээс харлаа л да ганц хоёрыг. Тэгсэн чинь тэр бичлэг дээр бол харин тэр залуучууд бол тэгж байна. Миний эрх энтер гэх те. Бичлэгэн дээр нь бол гарч илээ. Тэ миний эрх та нар битээ гуцмоо цантар гэдэг амар үг хэрглэж мэргэсэн. Тийм хүмүүс байна. Бага. Тийм хүмүүс байгаа шүү. За би энд нөгөө нэг юу яадаг. Цомоо бол бүр унждаг дүүгээ хайгаад яахгүй л да. Бүр болохгүй шууд уцаар залгах чи гэж. Цомоо болохоор ингэж байна хөөе. Тэгш сондгоо өдрөөрөө мотоогоо хэрэглэж чимээгүй бай гинэ. Нэр нэг бодлын тэгдэм үү? 5 дахь өдөр ч юм уу те? 5 дахьд нэг л өдөр ингээд бид нар хотод додроо унах боломжтой гэх те. 5 дахь өдөр бид нэр цонхоо битүүлээд ингээд бүтэж өгсөн ч хамаагүй ингээд төвчий те нэг өдөр. Тийм боломж байна уу? Байхгүй. Тих утгагүй те бас. Ер нь бол өвлөөс бусад бүх үйлрэлт халуун байртай болол цонхоо онгойлохоос өөр шаардлага юу цонхоо онгойлохоос өөр аргагүй болдог байхгүй. Тэгээд дээрээс нь тэр чинь нөгөө нэг яг агаар шүүгч мөгч хэрэглэж байгаа цонхоо онгойлгож л таардыг. Тэгээд тараа ер нь бол орон сууцнд хүртэл чанга дуу чимээ гарахыг хориглож шүү дээ. 9 цагаас хойш. Хүн тэр мотоциклтэй ч холбоотой биш. 9 цагаас хойш ахгүй. Чанга дуу чимээ гэдэг бол хараа чанга штэ. Тий. Дуу чимээний бохирдол гэж үздэг байхгүй. Чанга дуу чимээ чи ерөөсөө өөрөө чанга дуу чимээ байхгүй. За одоо тэгвэл яг үүн дээр нь
Үргэлжлүүлээд юу яа? Бас нэг бичлэг үзье. За. Тэр бичлэг нь болохоор Зүгээ цэгийн сая шүнэн сурвалжлаг сонгон архан дүүргийн байсан уу, Чингэлтэй дүүргийн байсан уу, Тээврийн цагдаагийн албатай хамтран хийсэн байлээ. Яг үүнтэй холбоотойгоор гэсэн үг. Чанга дуу чимээтэй мотоцикл болон тээврийн хэрэгслийн автомашины машинтай холбоотой зөрчлүүдийг илрүүлж байгаа. За тэгээ энэ зөрчлүүдтэй нөгөө хүсээд байсан штэ яадын гэдэг хүмүүсийг сонсомоор байна гэж байгаа бол яадын гэдэг хүмүүсийн яриа илээ. За сонсъё. Зүгээ цэгийн сайтын бичлэгийг мэдээллийг хамтдаа сонсцгоё. Бид нар ингэж өөрсдөө хүссэн юм байна. Том мотортой юм аваад юмнаар тэгээд энийг нь багсгасан ч угаасаа энэ 1000 cc юм. Чинь яг хобби хүслийг ойлгож байна. Гэхдээ чиний бусдын ихээр хязгаардаг. Чиний 22 цагаас бол чанга дуудаа машин мотоцикл унж болохгүй гэж байна. За би сая тэрийн хан дөрөв хүн яваад авч байгаа юм ирсэн байхгүй юу? Замууд орж яваад байгаа юм. Жаданы шалгалт тэгвэл яг ямар уссэн чи эд онд юу жаданы шалгалт эд онд яг одоо энэ 20 гарч 20 оны 3 сарын 20-нд шилжүүлчихэд тэрийг ойлгох хаацгүй юу яг ямар ч үцэг халдсан наасаар гарч ирж шүү дээ. Одоо цаг хэд болж байгаа вэ? За 22 цагаас Улаанбаатарын төвөөр дууч танк 100 чимээтэй мотоцикл түүтэй ажиллаж тэр зүтгэнд оролцоход хөл журам батлагдаад иржээд удаж байгаа тийм. Энэ иргэд чинь бас өөрсдөө бас өчигд одоо хэлээд амрыг гэсэн бодолтой байгаа тийм үү? Тэгж яахан та яг энэ Улаанбаатарын төвөөр ингээд цаг дууч чимээтэй хөтгөөнд оролцоод тэр ингээд Маш олон хүний гомд ирсэн байгаа. Нөө тэгж таа үгүйсэн. Би яг мэдээлэл юм. Гэтэ надад бай гомд. стандартын бензин газараас одоо ингээд янзын янзын зүйлүүд өгч энэ гэдэг шалгаад үзье. За бүгд бол жолооч те ангитай. Би кинийг орцлоогүй. Би хаана таахгүй. За хаана би энэ хүмүүстэйг юм шүү дээ. Монгол улсад бид нар гэртээ харих хэрэгтэй. Нэгдүгээр хүмүүс унтаж амгадаг битс өөрөөр ялалтгүйтэй. Яаж унтдаг би мэд мотоцикл руу яах юм бэ? Тэнгүүд энэ мотоцикл ч өөрөө 800 мотортой хангалттай өөрөөр нэгдүгээр харааныхаа хазаар өгөхгүй явхад 30 40 гэрлэг байж болох байхгүй юу? Тэгээд тээврийн дуслыг шууд ингээд аваад авчихсан. Хазад хараа угаасаа нэмэгдэн штэ гэдэг ингээд бас болж байгаа. Юу гэсэн үг юм тэмэг юм ярьд юм бэ ямар? Хаацлууд ингэж гарна шүү дээ. Тэмэгтэй гэх юм байна. Юу гэсэн үг юм? Үй бажид энэ хараа би энэ юу логик нь ойлгодгүй. Уус наад чи хаацлахаар нэмэгдэн штэ. Гүн тэгин штэ. Харин тийм учраас болохгүй гэдэг штэ наад чинь. Хаацлахгүй түрээд би гэрлэгөө явчих болно штэ гэр. Би тий балаараад л да чи одоо. Энэ сэгсгэр үстэй нөхөр сонсохгүй л дээ. Гүн come on чи толгойч нь одоо ажиллаж байгаа юм уу гүм үү? Болохгүй байхгүй энэ чинь дуу чимээ гаргах нэг залуу бас ярьсан байт юм. Бид нар ингээд нөгөө нэг дуртай юм хиймээр байдаг. Гэхдээ яа харахгүй ингэж байгаа гэсэн нэг тийм бас нэг яриа. За үргэлжлүүлээ. Яг тийм. Чи Цаадаас заагаад байгаас яг нойлсон юм. Машаа. Тийм байгаа. Том мотортой мотор унжгаа хүмүүс зөндөө байгаа. 1000 cc унжгаа зөндөө хүмүүс байгаа байхгүй юу? Тэнгүүд угаасаа энийг багсгаад энэ угаасаа амар чанга дуутай. Харин тийм ээ. Тийм учраас 10-аас хойш бид явахгүй юу? Хүссэн юм байна.
том мотортой юм унаад юмар. Тэгээд энийг нь багсгасан ч угаасаа энэ 1000 cc юм. Чинь яг хобби хүсдэг ойлгож байна. Гэхдээ чиний бусдын ихээр хязгаардаг. Чиний орой цагаас хойш чанга удаа машин мотоцикл унж болохгүй гэж байна. За би сая хэрхэн дөөхөн явж байгаа авч байгаа ирсэн байхгүй. Одоо цагт болж байгаа юм чинь байна. Өнөөдөр яг жоохон цагаасаа би орой унтсан байна. Тэр миний буруу би болж байгаа. Одоо яагаад энийхээ хөвгийг биелэхгүй байна. Олон хүн ингээд нөө гэртээ хийж байгаа өвчтөө хүмүүс байгаа юм. За ингэсэн дуусах. Ер нь бол дандаа залуучууд байгаад байгаа байхгүй. Тэгээд ер нь дөрөн зурчдаг. Тээврийн арын дагуу багс. Тээврийн цагдаагийн албанд дөрөн зурчиж байгаа иймэрхүү бичлэгүүдийг үзэхээр одоо жишээлбэл нөгөө нэг юм уучаад цогцруулах төрлийн зүйл хэрглэжээд тэгээд баригдчихдаг штеп. Би булан эргээл гарч ирж ийсэн гэж ач шинэ. Саяны залуу жишээлх юм бол би ингээ гэртэйгээ ингээ ойрхон баг гэрлэг байхгүй явж ирсэн. Тэгж байгаа байхгүй. Тэр машин хөдлөөгүй байсан ч тэрний ард сууж ивэл дөрөм зөрчиж байна гэж байгаа байхгүй. Ерөн шууд. Жолооны ард суучлахгүй байхгүй. Тий, ерөөсөө л тэр байхгүй. Тэр чинь нөхцөл байдал үүсэж ийн л гэсэн үг штэ. Тэр хүн одоо би миний машин одоо юу гэдэг сая мотоцикл аюут чанга дуу чимээ гарах боломжтой. Гэхдээ би гарахгүй явж ирсэн. Come on, хийх юм бэ нахаж. Гүүгээр би гэрлүүгөө явчих болохоор хахад намаа ингэ зогсоочлаа гэдэг байгаа байхгүй. Тийм, эдгээр ер нь бол надаас илүү дүрмээ мэдж байгаа. Яахад тэгэл пэдэлцчихлээ л да. Энэ бичлэгийг бол маш олон хүний сэтгэл маш олон одоо хүмүүний сэтгэл мэдрэмжийн буюу реакшныг цоглуулсан. Тэгээд дээрээс нь шеэр хийсэн л бичлэг байлээ л дээ. Зөгөө цэгийн сайтын бичлэг байгаа мэдээлэл шүний сурвалжлага гэж хэлнэ гэсэн үг л дээ. Тэгээ энэ дээр хүмүүс дийлэн хийн шүү. Бараг л 95% нь зөв арга хэмжээ авч байна гэж байгаа юм байлээ. Энэ зөвхөн энэ дүүрэг дээр биш, маш олон дүүргүүд дээр орой болгон ийм арга хэмжээ авч байгаа юм байлээ. Хуулинд нь заасан биш үү? 22 цагаас хойш чанга дуу чимээ бити гаргалтай гэж заасан биш үү? Тэгэхээр тэр хуулиар дагчих хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд энэ арга хэмжээ явснараа маш олон хүнийг ер нь ингээд 50 болгож гинэ гэдэг мессежийг өгж байгаа. Тэгээд дээрэс нь залуучууд маань яасан соёлгүй болцсон бэ? Энэ залуучууд маань яасан ингээд нэг тийм пэдгэр болцсон бэ? Түрүүний яг эхлэлийн тэр видеон дээр чи анзаарсан бол ингээд цухтаж байгаа байхгүй шууд цагдаагаас. Тийм, цухтсан. Ийм юм амар гард юм бэлээ. Цухтаад дараагийн газар барьж авч байгаа зүйлүүд. 2-3 ийм юу зогсож байгаа байхгүй, сураан зогсож байгаа байхгүй, өсвөр насны хүүхдүүд унтсан. Тэгсэн чи цагдаа дундуур нь алхаж очиод хоёрыг ингээ бариад авч байгаа байхгүй. Тэгсэн нөгөө хоёр шууд хаазаа нэмээд цагдаагийн гараас ингээ мултраа цухтаж байгаа байхгүй. Тэгсэн эргэж харж мараад ингээ зам амаа ингээд алдах унахаа шахаад ингээд тэгээд тэнцвэрээ олоод яваад гэж. Тэгсэн чи доор нь хүмүүс юу гэж комент хийсэн гэж хүүхэд айлгаа хийж байгаа. Хүүхэд айлах гэж чад илүү том юм болох гэж штт. Дэрэгчмэсэн юм битэж байна. Би тэрийг уншаад үнэхээр гайхлаа. Тэгээд дээрэс нь хараа суроонд чинь дугаар зүүдэггүй юм байна. Тийм учраас тэр хүн ингээд цухтчих юм бол тэр хүүхэд цухтчих юм бол ер нь бол баг олдохгүй байх магадлалтай юм байна л да. Тэгэхээр хараа ерөөс ингээд цухтдаг юм бас их байна. Тэгээд энийг айгу гоё гэж бодоод тах шиг залуучууд. Баатарлаг би баг гоё юм хийцэн те инээж ханаагаад. Ай 42 нас хүрсэн ах нь одоо санаа биш. Хөгшөөд байгаа юм да нэг бодлоо. Сайхна мотонууд чанга чимээ гаргахгүй бол машинууд мөрөгчих гээд байд юм шиг байна лээ штэ гэж байна. Энэ харин би бол энийг зүгээр хотлаа гэж бодсон. Бодож байгаа. Зүгээр гаруудын хилдэг шалтгал байх гэж бодсон. Мотоцикл миний мотоцикл уус чанга чимээд ягаад гэвэл хүмүүс ингэ мэдрүүлэх гэдэг. Гүү ер нь пүрүүсүүд жишээлбэл дуугүй штэ. Пүрүүсүүд баг дуугүй. Тэгэхэд бид нар ингээл болоо л штэ. Тэгсэн чинь яг хажуугаар ингээд мотоцикл ингээ өнгөрөхөд бол машинтай явж байгаад хүртэл ингээд сүнс зайлах гадлаа штэ. Чи тэгсэн үү? Ер нь замын хөдөлгөөнийг оролцож явж байгаад ингээд хажуугаар ингээ мотоциклтэй хүн явж байгаад хөдлөлтөө ингээ ямар мохоо чанга дуурд юм яаж байгаа. Хөдлөлтөд хаад авчиж байгаа юм чи. Тийм. Бран гэж сүнс аваач. Тэгвэл сүнс би бран гэж гараа би нэг тийч чинь 20 минут ингээд юу болов ингээ сууч юм чи 20 минут Яг харахгүй тийм зүйлүүд болно. Тэгээ би нөгөө дараагийнх нь болохоор бичлэг гэхээсээ илүү зүгээр нэг чимээ сонсох чи гэж бодохгүй юу? Энэ чимээ нь болохоор юутай холбоотой чимээ байсан юм. Яг энэ тэр чимээ чи ирээгүй шүү. Гүг би зүгээр энэ дээр сонсох чи. За. Дараа нь постын нас хүрэх чи зөө. Хүүхдээ ойлгох чимээ. За. Их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлэг дотроос нь нэг пост оруулсан байсан. За. Тэгээ энэ постыг нь бол маш тодорхой хэлээ л та.
Шөнийн 1-ээс 5 цагийн хооронд чанга дуутай бүдүү янтантай мотоцикл машинууд өндөр хаацтай ихнэлгсэн эмнэлгийн хажуугаар их явах юм аа. Үүнээс нь болоод хүүхэд нь сэрээд унтаж чадахгүй ингээд тийчлээд нь штэ. Аав нараа хараад бичлэг гэж юм гэсэн. Эхнэл энэ хамгийн гол нь ингээд бүр цонхоо хаацсан байхад ингээд сонсогдож байна гэж байгаа. Эхнэлгсэн төрөх эмнэлгээс гадна хүүхдийн төрөлдсөн эмнэлэг болохоор хүнд өвчтэй нэлхнэраа хүүхдүүд зөндөө байдаг. Энд өвчнөдөө зовж шаналж байгаа нэраа нэлэх хүүхдүүдийг чанга дуутай мотоцикл машинууд дандаа айлгаж зочиож сэрээдгээ. Дөнгөж төрсэн их хүнд өвчтэй хүүхдээ олон хоног сараар сахиж байгаа ээж аавууд хүүхдээ сэрэг тоолонд өвдөж байгаа хүүхдээ буцаж унтуулах гэж үүлээ үздэгэ. Өвчтэй хүүхдүүд нь ч нойр дутуу хондог болохоор идэгх нь удаан байдаг. Сахиурууд нь өдрийн цагаар эм тариа, эхо эмч, сувлагч, зүү тариур эргэлт гэж гүүгээд унтах боломж байхгүй. Арай гэж орой хүүхэдтэйгээ хамт унтах гэхээр мотороо ойрлуулж гიშгсээр нөхдүүд амар заяа үзүүлэхгүй ядаргаанд орцгоодгоо. Олон хоног эмнэлэгт байгаа хүүхдүүд агаар сэлхэнд гарч чаддгүй болохоор тархины уйланхай архитаас ахуулаад зөндөө хам өвчнүүдтэй тиймээс агаар гаргадаггүй маа. Гэхдээ ядаж цонхоо онгоолгож унтах хэрэгтэй байна. Тийштэй. Гэж гуйж байгаа байхгүй. Угаасаа үнэн. Зовлон давтаж аргаа барсан хүмүүс чанга дуу гаргаж байгаа машин мотоциклоор хүүхдийг сэрээж байгаа нөхдүүдийг үгээ муухайгаар хараахан зөндөө бий. Хэцүү биш байсан бол юу гэж эндээ хүртлээ цөхрөх вэ? Тиймээс үйлдвэрээсээ ч бай, өөрсдөө тавьсан ч бай, чанга дуутай бүдүү ядантай машин, мотоциклтай жолооч нараасаа эхнэлгсэн хажуугаар оройн цагаар өнгөрөхдөө зөөлөн хаазтай явахыг чин сэтгэлээсээ гуйж байна. Энэ бичлэгийг цааш нь түгээж өгөөч гэсэн байсан. Харин доор нь юу гэсэн бэ гэхээр ганцхан эхнэлхаас гэлтгүй хотын бүхий л зам дээр байрны голд ийм дуу чимээ их байна. Үүнээс нь болоод өвчтөөч вэ, эрүүлч вэ? Зочоод баг өвчтөй болж байгаа хүмүүс байна гэж бичсэн комментууд байлаа л дээ. Тэгэхээр энэ бол өөрөө асуудал болж байгааг л илэрхийлээд байгаа гэсэн. Асуудал болоод өчнөө саяараа гомдол мэдүүлсэн учраас, өчнөө мянгаараа гомдол мэдүүлсэн учраас стандарт хэмжил 100 газраас ийм тушаал гарч байгаа. Тэр тушаалыг нь стандартыг нь хэмжүүлэхийн тулд тээврийн цагдаагийн албанаас шүн бүрийн арга хэмжээнүүдийг гаргаж байгаа, илрүүлж байгаа. Илрэл дээр нь ийм их хүмүүс баригдаад байна гэж байгаа байхгүй. Тэр нэг дүрм яачваа. Гэхдээ өдөр нь бол онж болд юм байна тий. Өдөр нь бол гайг юм шиг орой 22 цагаас хойш. Гэхдээ өдөр ч гэсэндээ баригдаж байгаа. Тэр баригдаж байгаа нь юу гэхээр нэг бас л хитэрцнийг нь болиулж байгаа. Тэгээд нэг мотоцикл ундаг хүн бас бичсэн байсан. Тэр нь юу гэхээр би өөрөө мотоцикл ундаг. Тийм учраас би энийг 100% мэдэж байна. Үйлдвэрээсээ юм өндөр дуутай ирдгүү маа. Өөртөө ингэж сольжд юм аа. Өөртөө энэ дуунаас нь ингээд кайф авах гэж хэлдэм ба. Ятардгүй юм багтаа л гэж бодоод. Одоо тэгэхээр өөртөө сольжоод дахиад гаднаас мөнгө төлж дуу намсгагчийг нь хийх гэдэг шүү дээ. Давхар нөгөө нэг өөрөө өөр дээрээ зовлон дайраад байгаа байхгүй юу? Хэсэгэн зургийн жаргалаасаа болоод. Тэгээ хамгийн гол нь мотоциклыг чинь жилийн 4 байлрал унахгүй шүү дээ. Харин тийм учраас богино хугацаанд унж байгаа учраас эдгээр аль болох их унмаар байна гэдэг юм байл л дээ. Тий. Энэ ар манай гэр аач яваханд шүү дээ. Юу юм? Иргэний бичлэг гэсэн чиний явуулсан энэ бичлэг. Сансрын колонгийн тэнд. Тий. Тэр бичлэг дээр бол ингэж гарч илээ. Наа чи мотоцикл биш, чанга дуутай машин байгаа. За. Албаар энэ хаваар 3 удаа дууга хангинуулан эргэлдлээ гэж байгаа. Тэгээ баг 3 дахь дээр нь бичлэг хийгээд тавьсан байсан байхгүй юу? Яа, өстө үнэн ярин шүү эднэр нэр. Яг манай удаа дууга хангинуулан эргэлдээд эргэлдэж байхдаа тэн чинь нөгөө нэг хүн хөдөлгөөн таар юу байхгүй баг байхаа штэ машины хөдөлгөөн байхгүй байгаа чинь шарвалт марвалт хийгээл хөдөлгөөн юугээ гайхуулж магаалал дуу чимээгээ гайхуулаад ингээл яваад байгаа л гэсэн үг л дээ. 3 удаа санаатайгаар гэж байгаа байхгүй юу? Сонсох уу тэрийг? Харах уу? Тэгээд баг хөвч. Машины Айнара хааслаа явах юм шүү дээ. Одоо наад чинь бол зөвхөн нэг гэрлэн тохионы хажууд байгаа байрнаас бичлэг хийсэн байхгүй. Тэр гэрлэн тохиогоор сая 20 минутанд 3 удаа эргэлтлээ гэж байгаа. Ари яг ингэдэм айдар ч аа. Энэ бол үнэхээр чанга дуу чимээ. Би ч нэг анир чимээгөө газраас ирсэн хүний хувьд надад бол амар байгаа шүү дээ. Манай яг унтлахын өрөөний цонхон гэж яаж гадаа нөгөө нэг зам руугаа харцсан. Дотор байрныхан гол руу биш гадаа зам руугаа харцсан. Тэгээ тэрүүгээр ингээ машинууд ингээ явахаар. Гэхдээ уулын ч нэг тийм том зам руу уулна биш. Гэтэл ингээл дуу чимээ гаргасан мотоциклүүд яг нэг шөнийн хідэн цагт ч юм дээ би бүр савлаас ирж байгаа юм шиг. Гэхдээ хэсэгтээ савлчтیں۔ Бүр
Бид нар ингэж байгаа юм чинь юм чи тий. өстод зүрх судасны асуудалтай бага балчир насны хөгшин хүмүүс бол нэг сэрчгийн бол унтаж чадахгүй байх нь ойлгомжтой байхгүй див дув гээд. Тэгээд манайх ч одоо цэслэн дээрээ байгаад байгаа штэ. 6 сард хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэгийг амрангуут нь шууд цэслэн рүү давхиж байгаа байхгүй. Шууд цэслэн рүү давхиад нэг хаяа нэг усанд орох гоц ч гэдэг юм уу ингээд ирж байгаа штэ. Ус орохгүй байгаа. Ирж байгаа штэ. Ирэхгүй байгаа штэ. Ус ирэхгүй байгаа. Чаддаггүй байхгүй. Яг тэгэхээр хонхлоор бөхчм байгаа юм чинь цонхоо онгоолгохлоор шүн орой өглөө өдөр орой хамаагүй ингээл орилуулад байна. Машин ч байна уу хамаагүй мотоцикл ч байна уу хамаагүй. Тэр үнэхээр төвхтэй. Тийм учраас аль болох зуны царыг дуустал цуслан дээрээ байхыг хичээдэг. Цуслан дээр ядахтай тийм байдаг байхгүй юу? Ядахтай замаас ашгүй дээ тий. Замтайгаа ойрхон байсан бол багасаад ингээл орилуулж чадлаж байгаа хүмүүс бол асуудалтай шүү. Замаас хол агаа хэрнээ бүдэгхийн сонсогддог байхгүй. Ер нь яг энэтэй үзэл бодол энийг өмөрөөд яг ярих хүн бас хэрэгтэй байна. 99 86 104 5 гэсэн дугаар руу заалгаад яг өөрийн үзэл бодлыг хуваалцаад яагаад ингээд заавал чарлуулах ёстой юм те. Тэрийг гоё хэлүүл сонирм биш маа. Чарлуулах ёстой. Тэгэд хамгийн гол нь яг л нөө нэг удаа яагаад нэг би одоо ярих гад түрүүн нэвтрүүлэх эхлэнгүүд ярих гадаас нэг мотоцикл ундаг дүү гэдээ яриадсан шүү дээ. Тэр манай радиогийн нэвтрүүлэгтээс оролцож байсан байхгүй юу? Яг ингээ мотоцикл сонирхчдын төлөөлөл болоод оролцож байсан. Тэгээд чанга дуу чимээ гаргадаг хүмүүс ингээд айгүй ам муутай байдгүй гэж асуухад юу гэж хариулж исэн бэ гэхээр тийм чанга дуу чимээ гаргадаг хүмүүс мотоцикл ундаг гэхээр бараг л ингээд хилэн зохон гэж муухай хардаг гинэ. Гэхдээ дөрмээрээ явчихад асуудал үүсдэг юм аа гэж хариулчихж байсан юм. За. Оройн цагаар жишээлх юм бол би тэгэж давхиад байдгүй. Хэрвээ оройн цагаар би үнэхээр миний ингээд сэтгэл хөдлөл хөөрөөд явмаар байгаа бол би хээр очиод давхиж болох байхгүй юу? гэж хариулж байсан. Тэр залуу маань дөнгөж одоо 23 таа жоох хөвгтэйгаа штэ. Тэгээд тэгэхэд ухамсар нь уг нь тийм ухамсартай хөвгтөд байгаад байгаа байхгүй. Бага. Энэ дотор байгаа л баг. Гэтэл миний ирэх штэ гэж байгаа хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр миний ирэхээр бусдын ирэх хязгаарлагдах гэдэг штэ. Уул нь бол тийм тий. Тийм бид тэрийг л нэг л ойлгохгүй л байна. Ойлгохгүй. Одоо энэ цагдаа нарын өдөөс ингээд би ч одоо цагдаа нарыг бол айгүй хүндэлж өссөн юм шиг байгаа. Одоо ингээд нэг тийм яахгүй. Ер нь ингээд манай 90 тойронд байгаа ингээд цагдаа нарыг ингээд илүү ингээд доромжилж тий гачим ингээд нөхдүүдийг ингээд анзаархаар нөхдүүд их дүрм зөрчигч нар байдаг хгүй. Ер нь бол яг тэр цагдаа зогсооход л асуудал үүсэл өөрөө нэг юм болдог хүмүүс ихэвчлэн цагдааг ингээ үзэн яддаг юм бэл. Ер нь анзаараад байгаа. Тэгэн шүү дээ. Юм тэгдэм байл шүү. Яагаад гэвэл тэр хүнд асуудал үүсчихэд байгаа юм чи. Тий. Асуудал үүсэхгүй бол зүгээр за үлээх драгерын үлээлж байвал үлээл хичээл бичиг баримтаа шалгуулчаал тэгэл за гэж бүтлээ шүү. Яг л тэгдэм байлээ. Тэгээд одоо яа гэх юм одоо хогчин гэж. Тэгж ярих юм бол одоо би яг өмөрөд ахын цаашийн гэхдээ муухай хаштай байсан теорийн цагдаагийнхан чи ингээд зогсоохлоор ястан нэрээ яаж яваад байгаа ингэсэн юм уу тэгсэн юм уу бараг л одоо бичгээр гаргаад ирнэ штэ гэх нь холгоол байдаг байсан. Сүүлийн үед бүгд ингрийн камертай болсон. Ингрийн камертай болсон учраас маш соёлтой болсон. Илдэг харьцдаг болсон. Тэгэхээр хэрвээ та дөрмээрээ явж байгаа бол танд түүх учруулад ахаар зүйл тэнд болохгүй гэсэн. Харилцаа надад чинь зүгээр харьцдаггүй энэ төр гэдэг нэг хүмүүс яриад байгаа. Би гайхаад идэв. Надад ер нь бол би заяа гайгүй байлээ. Би ер нь гайгүй найс залуу юм шиг байлаа шүү дээ. Цагдаа зогсоон уу, хинч зогсоос нь хамаагүй. Ер нь бол цагдаа зогсоон уу, үхэр зогсоон уу хамаагүй. Би ер нь цагдаа ингээд зогсонгууд нь би амар ер нь найс харьцдаг байхгүй. Тэгээ цагдаа нар ер нь надтай гайгүй харьцдаг байхгүй. Тэгэхээр ингээд би төрүүлээд ингээд гайгүй харьцгаар тэгдэм юм шиг байгаа нэг бодлоо. Тэгээд айгуу айтаагаар харьцаад одоо жишээлбэл би ингээд угаасаа буруу юм хийцэн бай ойлгомжтой. Би жишээлбэл хурд хэтрүүлсэн ч юм уу эсвэл ирэх одоо шулуун шугам давцсан ч гэдэг юм уу те. Зогсохгүй газар зогсоод ингээд явахтаа ингээд зогсоогдсон ч. Тэр тохиолдолд намайг 50,000 төгрөгөөр торох ёстой ч юм уу байвал намайг 20,000 төгрөг мөргөөр 10,000 төгрөгөөр торгож мөхөө явуулдаг байхгүй. Сайхан ааштай байвал тэг. Тий. Угаасаа би сайхан ааш дандаа хөдлөгдөг. Тий. Угаасаа шууд зогсоод өстө бааларлаа буруу юм хийлээ гээл шууд хүлэмжшөөрөл угаасаа буруу юм чинь. Яг мдээгүй тохиолдол жишээл над тайлбарлаад өнгөд зоочлаа.
Come on. Манайхан тэгээ харилцаанаас харилцаа штэ. Тэгээд Яг зөв. дээрэс нь жоохон ухамсартай. Чиний ирэх бол одоо бидний ирэхээр хязгаарлагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа над чиг юм имзэг те. Одоо уян зүйлэн сэтгэлтэй хүмүүс цонхон голгож унтдаг бид хоёр. Тэгээд хүүхдүүд маань цонхон голгож унтдаг учраас бидний одоо зүрх сэтгэлийг минь бодоод бас имзэг зөөлөн юм эвдэрч үедээ гэж одоо бас бодоорой. Сая 100 хөдөө явлаа. Хинтэрүү явлаа. Тэгээд нөгөө мэдээж шорон замаар ингээл яваад гол ус туулаад ингээ явчингууд урдлын номер алдлаа. Алга болцсон. Иргэдээс торгуулсан. Тэгээд засмал зам руу орлоо. Мэдээж цагдаа сайн байна уу гэж зогсож байгаа юм чи. Тэгэл зогслоо. Зогсонгууд за сайн байна уу? Та юу зөрчснөө мэдэж гинөө л гэж. Тэгсэн чи харин тийм ээ номергүй гэж манай нөхөр гараад уулзаад ингэчлээ тэгчлээ гэж нөгөө цагдаа нь торгоогүй. Юу гэж хэлсэн бэ гэхээр аян замдаа болгоомжтой оролцоорой. Арийнх нь номерыг урталтаа аваад тавьчихал гэсэн. Манайх хөвчлэн цагдаа нар уртлын номерыг хард юм байна тий. Урдан зогсож байгаа юм чи араас нь зогсоо гэхгүй ойлгомжтой шүү дээ. Тэгэнгүүт хотод очингуудаа номер маш хурдан цоолуулаарай гэл ингээл хэлж байгаа байхгүй. Түүний дараа бас нэг дахиад нэг цагдаатай зөрчил нь юу байсан бэ гэхээр манайх чи 2 гэрээр явж исэн. 2 гэрээрээ явж байгаа. Манайх бол уртлын номер дээр ямар нэг асуудал байгаа. Угаасаа уртлын номер байхгүйсэн. Нөгөө машин маань яасан бэ гэхээр уртлын номерныхан хамрааныхан тэрэнгөөр нөгөө нэг тор ингээд хийцэн. Тор хийчээд ингэнгүүт тор улсын дугаарыг автомашины улсын дугаарыг хааж болдоггүй юм байна. Тээврийн хэрэгслээ. Ер нь тээврийн хэрэгслээ улсын дугаарыг ямарваа нэгэн зүгэлээд хааж болдоггүй. Энэ нөөрөө дөрмийн зөрчил болно. Тэгж чам. Тэгэнгүүт тороо ингээд тавьчихгууд торныхон тороо эсвэл авчих эсвэл торноо ингэж яг номерын дагуу ингээд хайчлаа. Эсвэл ардуур нь хийгээл боочдөө шүү дээ уулна. Тэгээ ямар нэгэн байдлаар зөрчлөө арилга эсвэл торгуул гэж байгаа байхгүй. Тэгээд манайх зөрчлөө арилга болж байгаа. Хэд хэдэн машин зогсож тэр торныхын асуудлыг шийдэж байгаа. Нэг машин маш их уралсан. Тэр нь юу гэсэн бэ гэхээр улсын дугаар чинь хараар бичсэн байна. Миний тор цагаан байгаа. Би ямар хар тор хийцэн байгаа штэ. Цагаан торны цаанаас хар номер харагдсан штэ. Зүв байна. Та нар ямар сони юм бэ гингүүдэд бүр ингээ үнэхээр уурлаад, уцаарлаад тэгээд яваад өгч байгаа байхгүй юу? Торгуулаад яваад өгч байгаа. Дараагийн цагдаа зогсоох юм бол дахиад торгуулна л гэсэн үг л дээ. Тэгээд тэгэхээр энэ юу харагдж байгаа вэ гэхээр нас хамаарахгүйгээр бид өөрсдөө ингээд дөрмөө зөрчигчд байгаад байгаа байхгүй юу? Тэр тор хараа цагаан байна уу хар байна хамаагүй тийм. Дүрмэн л бол дүрм шүү дээ. Дүрм. Тэг чи нөхцөл байдал үүсч болно те. Дүрмэн дээр тэгээ заагаагүй ш. Цагаан тор хийж болно гэж заагаагүй баг. Тий. Тэр байтугай хараа шавар цацарчаад манайхан ингээд нэг шавар туулаа шавар цацраад ингээд номерын дээр шаварлцдаг штэ. Би ямар албаар наадах чи халахалсан биш те гэд ингээд уурлаад дим билээ. Болохгүй юм байлээ штэ. Дүрмэндээ тэр арчих хэвээр байлээ. Би замын хөдөөнд оролцож байгаа бол би дугаараа ингэж ил гаргаж цэвэрлээд явах хэвээр байлээ штэ. Шавхаанаас гарсан л байгаа штэ. Тий. Энэ мэтчлэн. Тэгэхээр том мотортой тээврийн хэрэгсэл битийнун гэж чинь хэлээгүй байхгүй. Битэл унлаа дүү. Тийм. Битийн un гэж хэлээгүй. Хамгийн гол нь дүрмийнхэн дагуу un гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр 22 цагаас хойш битийн un за хитрхи их чанга дуу чимээтэй болвол зөвшөөрөгдсөн хэмжүүрийнхэн дагуу дуу чимээгээ багсах ийм л арга хэмжээ авч байгаа байхгүй. Дуу чимээгийн багсгалаа нэг гээд бидний унж байгаа машинаас дутгаа доошоо орохооргүйгээр дуу чимээтэй бол байгаа аахгүй. Бага. Тэгэхээр тийм байхад болно шүү дээ. Орилуулмаар байвал за бүр нэг хүн амтан байхгүй хөдөөгээр газараа хотоос гараад орилуулчих болохоор. Тийм шүү дээ, тий. Ийм л. Тийм л. Баярлалаа та бүхэндээ. За ингээ анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдөр бид тээр бас нэлээд төвхтэй сэдвэл сонголоо. Тэглээ. Ер нь ихэнх хүмүүсийн санал нийлж байгаа сэдв байлаа. Тэгэхээр энэ төгсгөлд нь би дахиад нэг зүйл асууж ил да. За. Мотоцикл автомашинаас гадна өөр 100 төвхтэй байлгадаг чанга дуу чимээ юу вэ? Тэр нэг шоудалт. Тий. Орон байрны одоо юу их байгаа юм билээ шүү дээ. Бас. Байгаа. Одоо их дуу чимээ гаргаж ууж идэх те, ойролж хашгирах те. Зодон цохроо хийх те. Туслан руугаа яваад лай болно. Тэгэн шүү дээ. Хөрхий. За тэнгууд манайч нөө модтойгоо ойрох учраас модон дотор шоудах гэж ирж байгаа хүмүүс байна. Байна. Ой зүгээр сайхан зугаалаач те. Тий шүү дээ. Ууж идэл. Манай нэг пост үлээ. Манайх их ууж идэх юм аа. Зугаалганд явж байгаа нэртэй очиод их л уух юм. Яа зодтолдох юм. Ойлж унчих юм. Нэг эмэгтэй нь гол руу орохыг үхэн гэх юм. Ямар хэцүү юм бэ? Тэгсэн нөгөөдхөө аварна гэж араараас ороод бөө юм болох юм унжиралдаал. Тэгж л үүрээр нэг 4 5 6-гийн үед унтах юм. Өдөөс хойш сэрх юм. Нэг л их өссөн сангасан одоо шаардсан хүмүүс байх юм.
Тэгээ юу н гоё юм болоо гэсэн байсан. Тэгээ амралтанд явхлаар баг ядраад ирдэм а гэсэн хүмүүс их байдаг. Амралтанд явах гэж байгаа бол та амрах гэж л яваарай гэж хэлье. Тэгээ дээрэс нь хууль дүрмийнхэн дагуу 22 цагаас хойш чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг дүрмээ та бүхэн бас баримтлаарай. Яг яхаарахгүй зөвхөн өндөр настай хүүхэд гэлтгүүгээр эрүүл хүн ч гэсэндээ энэ дуу чимээнд маш их цочирддаг шүү. Тийм учраас та бүхэн дүрмийнхэн дагуу аж төрөөрэй гэж хүсье. Том өрөөнд яригдсан энэ сэдвийг та ч гэсэндээ том өрөөндөө ярих байх гэж найдаж байна. Радиогийн 2 дугаар студид Эрка, Заяа, Эрдэнэдава, Инх Заяа нар байлаа. Айгуу олоолаа идэлтэй. Бидэнтэй хамт 42 хүрсэн Эрка байлаа. Одоо Эркараа бэлэг бол яах вэ? Одоо би гараа өнгөрсөн. Маргааш таав. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш яг энэ цагт уулзлаа. Түр баяртай. Хүүхдийг сонсдог хүчирхийлэлгүй ирээдүйг бид хамтдаа хичээснээр бий болгож чадна. Бат бих гэр бүлийн төлөө нэгдээ.